За энэ төсвийн доктортой эдлийн тухай хуулийн одоо заагдсан дүрмүүдийн хоёрыг бол зөрчсөн юм байдалтай буцаж орж ирж байгаа. Тэгээд энэ яг практик энэ байдал нь юуг илэрхийлж байна гэхээр тухайн байнгын хороод дээр ч вэ, чуулган дээр ч вэ гишүүд дураараа төсвийн зардлыг ялангуяа нэмж болохгүй гэдгийг л сануулж гин гэж бодож байна. Тэр учраас одоо төсвийн төсөв буцаагдлаа, төсвийн ажлын хэсэг үүслээ гэхэд төсвийг одоо нэмэгдүүлсэн тохиолдолд зардлыг ямагт одоо их усрыг гаргаж ирдэг. Тэгэхээр энийг нэгдүгээр сайтар ойлгох хэрэгтэй нэ. Одоо энэ чуулган дээр гишүүдийн хэлж байгаа үг байгаа байдлыг анзаарахаар зарим маань анзаарахгүйгээр яг хууль зөрчгийн байдал руу түлхэж орчих гээд энэ эргээд нөгөө хуулийн хугацаанд төсөв хилцэгдэх хэсэг нь бас эргэлзээтэй. 3 дугаарт нөгөө сангийн яамнаас 100% одоо эдгээр шийдэхгүй ч гэсэн оруулж базж ирсэн нөгөө хамгийн сүүлд хуулинд өөрчлөлт орсон зүйл бол нэг ямар ч байсан их хурал дээр төсвийн одоо хязгаараас давхгүй байх ийм хуулийн заалтууд байгаа штэ тий. Тэгээ нэмээд энэ төсвийн доктортой эдлийн хуулийн дүрмүүд байгаа. Тэр хоёрын зөрччин гэдэг бол үнэхээр бас дараагийн удаад санууштай ийм явдал болсон шүү. Тоо гэж би бас заримдаа хэлдэг. Энэ тоон дээр тоонд хувааж энэ харьцаануудыг гаргаж ирж байгаа ш. Тухайлбал алдагдал 2%-аас илүүгүй байх энэ төр гээд. Тэгэхээр тоонд бол дүүцүүлэхийн тулд дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээг өсгөх ч юм уу ийм арифметик ийм тооцоолыг бол юусэн хийж болохгүй. Энийний цаана эдийн засаг явж байгаа, эдийн засагт оролцож байгаа нөгөө аж ахуйн нэгжүүд, иргэдийн аж амьдрал, үйл ажиллагаа явж байгаа гэдгийг бас гишүүд бид маш ухамсартайгаар хандах ёстой юм аа гэдгийг л одоо хэлэх хэрэгтэй юм болов уу гэж бодлоо. За манай мөнгө сөлөвшин маш зөв санал хэллээ. За Бунсалмаа гишүүн